гэдэг сонирхол. Энэ нэг зүйлийг дуртахад бүтээлийг 1969 онд үндэсний хөгжимчдийн нартуар уралдаанд хуучирч Батмөх дорж нар дөнгөж зохиолж хатарч Наранбаатарт хошиг бүтээл бичиж өгөөжээ гэж захиалга өгсөний дагуу энэ аялал зохиосон байт юм байна. Тухайн үед Наранбаатар өөр олонний танд болоогоос учраас Чойдугай нэрээр уг бүтээлийг хийж уралдаанд тоглуулсан байна. Дараа нь Яарчин чимийн намаргаа дуудлын хурдан хэсгийг хийж тоглуулснаар энэ намрын аялгау имиж гэж нэрлэгдэж ирсэн юм. Тэгэхээр бид нар зүй ёсоор Наранбаатар минь намрыг аялгау гэж нэрлэх юм болоо зүйтэй болов хэмээн бас бодож байна. Одоо та бүхэнд Болор туяа маань entertainment хэлбэрт оруулсан хэлбэрээр тоглож сонирхолно. Ингээ Болор туяагаа танилцуулна.
бидний бас сайн мэдэх нэг аялал байгаа. Энэ аялал 1913 онд одоо Перугаас гаралтай хөгжмийн зохиолч Даниэл Аломи Робс гэх одоо өөрийн үндэсний хөгжмийн зэвсэг тулгуурлан зохиосон байт юм байна. Энэ аялал зохиолдод цацагдсанаас хойш өнөө хүртэл дэлхийн олон орнд 4,000 гаруй хувилбараар тоглогдсноос 300 гадна одоо өнгөтэй дуу хэлбэрээр ингэж олон төрсэн гэдэг юм. 2004 онд Перу улс өөрийн үндэсний хэмжээний дуу болгосноо энэ нь Перугийн 2 дахь төрийн дуу гол нэрлэгддэг болсон байна. За ингээд тайзнаа Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн төвийн 8 байнгын сурагч Нэмж Болор Миу Болор Туянараа урьж байна. Ирсэн та бүхэнд баярлалаа. Тайзнаа Мэрэг багш Цогтмагнаач, Болорцгийн багш, Оюнзэрэн багш, концертмейстер Баярмаа багш, Мөнхөш багш, Хамбат багш таныг авч байна. Техникч хөгжүүлгүүдэд баярлалаа. Үндэсний хөгжмийн мэрэгэн сургуулийн захирал
Хамбат тушаага тайлбар өгч байна. За, энэ хурцуулсан эрдэмтэн багш нар эцэг эхүүд мөн ангийн хамт олон та бүхэнд нэрээр мэдээ хүргье. За, манай бяцхан 3 шавийн хүслийн аялал хэмээх энэ сайхан тоглолтоос та бүхэн манай хүүхдүүдийн бяцхан зүгээс гарсан нэг шиг аялал сонссон байх гэж бодож байна. Энэ нэг шиг аялал Монгол Улсын боловсролын төвийн ажилтан, соёлын төвийн ажилтан Отхон Туяа багш, Монгол Улсын соёлын төвийн ажилтан Сахрунаа багш, Монгол Улсын соёлын төвийн ажилтан Оюун Сүрэн багш нарын 3 хаанаар бүтэж та бүхэнд хүрлээ. Энэ тайлбар би бас 3 багшигаа тусгаалan баяр хүргэхээс гадна энэ бас боломж болсон манай бас эрдэмтэн багш нар энд байна. Урлагийн арга зүйн болон багш байна уу? Болон багш маань хайчуу. Манай багш нар Монгол Улсын хамтын жүжигчин бас сайхан тань бас гарчгийг урьж байна. Манай бас ахмад баг сандаг багш таны бас гарчгийг урьж байна. Багш нараа, болгон багшаа. Саран багшаа, манай Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн өсвөр хөгжлийн техникийн дандаа зөвлөх багш нар байгаа. Профессор болгон багш, Монгол сургуулийн гайхал болгон багш, мөн зөвлөх багш Саран багш, тийм баасан зүрэн багш, манай залуу багш, эрдэнэ орчир багш, би бүх багш нарыг өргөн дуудаж энэ алтан тайзаар гаргая гэж бодож байна. Өнөөдөр тайлан тоглолтоо хийж байгаа манай 3 Миу, Минжолор, Болон Туяа нар маань өнөөдөр одоо удахгүй анхны том шалгалтаа өгнө. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сургуульд орсны цаашаа ахин дэвших хамгийн хариуцлага шалгалт. Үүнийхээ өмнө энэ 3 жил энэ олон багш нараар заалгаж хэр хэмжээд хүссэн гэдгээ та бүхэнд бид тайлбарлаа. Би яагаад энэ олон багш нарыгаа тайлбар өрн зааж гаргасан гэхээр зэрэг ялангуяа эцэг эхчүүдэд хандсан үг гэсэн юм. Эцэг эхчүүдээ тэр гол эмээ өвөөнөр бүгдээрээ та бүхэн өнөөдөр чих таан зүрхэнд одолж яцхан хүүхдүүдийнхээ тоглох тэр аян гიშгийг бүгдээ зүр сэтгэлээрээ шимтэн сонсч байгааг харж байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийн маань хөгжил өнөөдрийн ийм төвшөнд манай багш нар би 24 цагаар цаг үргэлж чөлөө завгаа ажилладаг. Тэгэхээр энэ олон эрдэмтэн багш нарын байнгын бодол санал тэдний хүсэл тэмүүлэл энэ багш нарын маань ур чадвар авьяас бэлэг мөн энэ багш нарын маань дадлаг туршлаган дээр үндэслэн танаа энэ бүр хогтуудыг ургуулж өнөөдрийн зэрэглэлд болгосон гэдгийг энэ тайсаас бахалтайгаар багш нарын өмнө хэлэх гэж багш нарыг гаргасан юм аа. Энэ хүчээс эхлэн хүндэт эцэг эхчүүд та бүхэн манай багш нартай хамтран ажиллаж энэ хөр хүмүүстээр цааш нь урлын их талаар хөл тавихт нь мэргэжлийн болсон хүчин болоход нь бас гэр бүлийн зүрх сайн дэмжиж байгаа гэдэг хүсмээр байна. Ингээд бас энд бас цаг нараа баян одоо өдөр тутам ажилладаг манай ангийн багш, анги удирдсан багш, халуун багш бас энэ тайзнаа хийж. За ингээд багш нартай Оюун Сүрэн багштай, Сахрунаа багштай, Отхон Туяа багштай бас 3 бүтээлийн ажлыг амжилтыг хүсье. Мөн 3 тайлангаа хийсэн 3 охиндоо бас маш их урлагийн амжилтыг хүсье. Өнөөдрийн та бүхэн тоглосон аялал бол мэргэжлийн маш хүнд хэлбэрийн бүтээлээс гадна олон төгссөн бас популяр хөгжмүүдийг гаргаж байна. Би бол их дээр юм биш шүү дээ. Би ч бол нэг 90-ад оны төгсгөр 2000-ад оны үе тэгэхэд өнөөдөр босоо тоглоод энэ хуучрыг тоглоно гэдэг ойлголт бид байгаагүй. Мөн лимбэ тэр одоо тэр хэцүү хинтэн өндөр хэмээх тэр хэцүү аялгыг тоглоно гэдэг ойлголт байгаагүй. Ягаад тэгэхээр зэрэг
бидний үед тэр 3-ын доо дуулдаг байсан. Бараг л